зочдоо сайн байцгаана уу? Өнөөдрийн энэхүү гайхалтай гавьяат үйлсний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн хамгийн дотны хүмүүс та бүхэндээ энэ гайхалтай өдрийн галтай цогтой мэндийг өөд нь өргөн дэвшүүлэн мэдчилье. Он сэлэнгчүүдийн хувьд мөн энэхүү ойж удалтын хамт олонны хувьд гайхалтай сайхан он байлаа. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын байгаль орчны гавьяат ажилтан цолурдсан Дамбад Арчаагийн Довдон Дэмбэрэл танд өнөөдрийн хүрэлцэн ирсэн эрхэм дотны хүмүүсийн өмнөөс нийт сэлэнгчүүдийн өмнөөс нийт байгальд хайртай монголчуудын өмнөөс халуун талархал илэрхийлье. Ардын хувьсгалын өлгийн нутаг гэж бид бахархдаг. Амуу тарианы өлгийн нутаг гэж бид бахархдаг. Их усны уулзар өлгийн нутаг гэж бахархдаг. Мөнхийн ногоон тужийн нарстай сайхан нутаг гэж бахархдаг. Энэ бахархлыг байгаль өгсөн сацуу ажилсаг хөдөлмөрч олон сайхан залуусын байгальтай хайртай олон сайхан хүмүүсийн хүчээр энэ сайхан нутаг минь өнөөдөрч байгалаараа онгон дагшнараа бид бүхэнд өвлөгдөн ирж байна. Энэ гайхалтай хөдөлмөрч хүмүүний нэг нь өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар ингэртэн гавьяат ажилтан цолон гялалзуулчаад сэлэнг түмэндээ талархлаа илэрхийлэн өнөөдрийн энэхүү гайхалтай өдөр түмэн олныгоо урьж хамтдаа энэхүү ерөнхийлөгчийн зарилгаар олгодог энэ одонд энэ гавьяат хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж байна. Төрдөөн талархлаа илэрхийлж байна. Ингээд энэ хүрэлцэн ирсэн эрхэм та бүхэн минь энэ сайхан хүмүүнийхээ гавьяагаар өнөөдөр та бүхэн бахархаж хамтдаа нэгэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Ингээд Монгол улсын байгаль орчны гавьяат ажилтан хэмээх энэхүү төрийн хишгээ хүндэтгсэн өнөөдрийн үйл ажиллагаа өндөр үедээ нээж байна. Монгол ёсон дээдлэн морин хураан энд игшиглүүлье. Сэлэнг сайхан нутгийн тэр тусмаа бид бүхний хамгийн хайртай дуртай зүйл бол тужийн нарсан байдаг. Энэ тужийн нарсанд нэг ширхэг ч гэсэн модыг тарьж олон болох юмсан гэж бүхий л амьдралынхаа туршид өөрийнхөө хөдөлмөр зүтгэлийг зориулсан эрхэм хүмүүн танаар өнөөдөр бид бахархаж байна. Монгол улсын ерөнхийлөгч нэг тэр бүм модны энэ гайхалтай давалгааг явуулснаар өнөөдрийн энэ ойд зориулсан өөрийнхөө хөдөлмөр бүтээлийг зориулж байгаа хүмүүст маш том дэмжлэг болсон. Ажил хийх ташуур нь болсон. Ажил хийх урам зориг нь болсон. Энэ гайхалтай урам зоригоор өнөөдөр олон ойжуулагчид сэлэнг сайхан нутгийнхаа төлөө мөн Монгол орноо ойжуулахын төлөө бүх үйлсээ зориулж ирсэн. Тийм ч учраас өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч зарилгаан гаргаж өнөөдөр тэр бүм модны төлөө Монгол хүний эрүүл байхын төлөө цэвэр агаарын төлөө энэ эрхэм цолыг таны ингэр дээр гялалзуулсан гэж би хувьдаа бодож байна. Танд дахин энд хүрэлцэн ирсэн хамгийн дотны хүмүүсийн өмнөөс баяр халуун талархал илэрхийлье. Байгаль орчны гавьяат ажилтан хэмээх шагналыг бүрдсэн Довдон Дэмбэрэл ахтай Монголынхон бүх урлагийнхныхаа өмнөөс халуун баяр хүргэж бас таньдан урт нас удаан жаргалыг хүсэн өрөөж байна. Sarre
юм шүү. Додон Дэмбэрл ах маань Хөвсгөл аймгийн уугуул 1976 онд Сэлэнг аймагт хантайгаа хандсан ирсэн ийм сайхан түүхтэй. Өнөөдөр Сэлэнг сайхан нутгийн өгөөжийг 50 жил хүртэж энэ Сэлэнг сайхан нутагтаа өөрийнхөө бүхий л амьдралаа авьяас бэлгээ хөдөлмөр оюунаа 50 жил хагас 100 жил зориулсан байна. Өөрийнх нь 10 даштайгаа гэр бүл болоод 2 сайхан охин 4 сайхан хүү төрүүлсэн. Өнөөдөр энэ сайхан хүндтгэлийн их найрыг төр засагтаа талархлаа илэрхийлж байгаа энэ найрыг хүүхдүүд нь зохион байгуулж байгаа. Нийт тарьсан мод нь 1000 түн бум болон үжиг болтугай гэдэг өрөөнийг өргөн дэвшүүлэн эхний хундгаа тогтооцгоё. Додон Дэмбэрл ахыгаа микрофоныхоо өмнө урьж байна. За ашгүй хундахтайгаа явж исэн байна. За гарч ирээд та нэг энэ хамгийн додны зочид 9 зочид хандаж үг хэлээд өөрийнхөө барьсан ундгыг энэ сайхан хүмүүстэйгээ хамтдаа тогтооно гэж урьж байна. Өнөөдөр 8 тогтоолсон ам нөхөд ажлын хамт олон таны эсрэг найртууд таавахд энэ өдрийн мэдээг төлөвлөж өгье. Ам тэгээд их баярлалаа. Ийм олон материал ирнэ. Зүудчээч байсан хаа. Энэ өвлийн хүртэн хатуу ахад үйл. Зорин ирсэн. Ятгая бүр хоолтой. Тэнти ухтатраа сэржсэн бүгд энэ нүкода ахтуу аврахтан түүний хатын ажлын хамт олон манай хамгийн хайртай бүт. Миний төслийн хамт олон бүгд ирж байгаа бүгд нь баярлалаа гэж байна. Монгол Улсын байгаль орчны гавьяа ажилтан Намжаарчаагийн Додон Дэмбэрл гэдэг эрхэм хүмүүний хамгийн нотны хүмүүс өнөөдөр энэ өргөнд цугларсан байна.
улсын Монгол орчны аюулгүй ажилтны нэмийг хэрхэн үнэтэй зөвлөсөн Дамжаагийн додон нэмэр давтаа бас юуны өмнө сэтгэлийнхаа удирдлагын багийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн одоо баяр хүргэж сайн сайхныг хүсье. Сая төрөндөө бас танаар өсөж байна. Тонгор мартын 1-р багийнхныхаа өмнөөс танд бас халуун баяр хүргэж эрүүл байж урт настаарай гэж хүсэн өрөөё. За ингээд сайн төгөрөмний хамтаар иргэдийн хурал засаг дарганы тамгын газраас ингээд танд бас мэдээлэл үзүүлж байгаамаа. За амтар. За бүгд энэ өдрийн мэндийг хүргье. Манай багаас төрсэн гавьяат тэрэндээ би бахархаж байгаа. Манай 5 дугаар баг 2 гавьяаттай 1 хөдөлмөрийн баатартай тийм том баг шүү. Би багийнхаа нийтийн хурлын даргатай ирсэн байгаа. Бид юугаараа бахархдаггүй гавьяатуудтайгаа бахархаж амьдарч байгаа шүү. Манайд одоо энэ улс хүнийг дагаад 29 үржүүлэгч яг 5 дугаар баг дээр үржүүлэг хийгээд байж байгаа. Тэгэхээр бид нар бахархалтай баг. Өнөөдрийн үнийхээ хойч үеийг дагаад бид нар яг энэ ажлыг өнөөдөр засгийн газрын бодлогоор тэр бүм модны чиглэлээр бид нар ажиллаж чадчихэв. Тэгэхээр танд бас талархлаа. Гавьяат гэдэг цол бидний хүсчээс цол шүү. Додон нэмэр тахта баярлалаа. Их олон одоо айл өрхийг урайлан дуудаж модны чиглэл рүү оруулж чадсан танд талархаж байна. Жамсан Баатартаа бас талархаж байна. Бид нэг баг хамт олон шүү. Баярлалаа та нартай. цэгцэга сайшивши илүүж явахда сансан сэтгэл бүгд сар ичи оуч явах Одоо эдийн дөрвөн шагаа шиг энэ гайхалтай дөрвөн хүүтэй хоёр хөөрхөн хос од мэд гэлцдэг хоёр хөөрхөн охинд нь за ингээд бүгдэнд нь одоо хадуун талархад илэрхийлье. Сайн явж ижээ аваагаа баярлуулна гэдэг бол эрхэм дэндийн бэлэг байдаг. Гэхдээ өнөөдрийн энэ хүү гайхалтай аавынхаа гавьяат гэдэг энэ хүү цолыг өөр хүүхдүүд нь одоо медаль гэж байна. За ингээд микрофоноо шилжүүлье. Ах дүүнэрээ танилцуулаарай. Аавын минь зориод одоо өдөртөглийг нэр хүндийг хүндлээд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Би тэгээд айлын хамгийн бага наага. За ах дүүнэрээ танилцуулж байна. За миний хамгийн том эгч Давид аваа. Миний эгч байна. За дараагаар нь Арднаа Базар гэдэг манай ах байгаа. За Арднаа Баяр гэдэг бас манай ах, хоёрдугаар ах. За Мөнгөн Цэцэг гэдэг миний эгч. За Баяр сайхан гэдэг байгаа ах маань байгаа. За тэгээд энэ Монгол орны ойн санг өргөжүүлэх, ойг нөхөн сэргээх, мод өржүүлгийг одоо жилийн газар тарьж ургуулах, байгаль орчны экологийн хэзэрт байдаг хадгалах энэ үйлс одоо хүчин чармаалттай ажиллаж одоо төрөөс өндрөөр үнэлэгдэж гавьяат хэмээх эрхэм цолвортсон аавтад баяр хүргье. За тэгээд одоо Монгол улсын гавьяат цолвортсон аавдаа одоо энэ хөө бэлгийг одоо гардуулах гэсэн одоо өөр хүүхдүүдийн зүгээс за дамдарч байгаа хүүхдөө домтон тэмрэлт Монгол орны ойн санг хамгаалах, нөхөн сэргээх, ойг зориудаар тарьж ургуулах эрхэм үйлс
идэх чармаалт гаргаж ажиллаж Монгол улсын байгаль орчны гавьяат цолоор шагнагдсан аавда өр хүүхдүүдийн зүгээс одоо энэхүү бэлгийг гадуулж байгаа. За Сэлэн аймагт чинээр ашиглалтанд орсон Сүл Дөргөө хотхонд одоо 2 өрөө байраар одоо авигаа хөдөлгөж хангаж байна. За бүгд халуун халуун туршлагаар баяр хүргэе. Өнөөдөр энэ хаавынхаа энэ Сэлэнгийн ойр төлөө өөрийнхөө бүхий амьдралыг зориулсан энэ гайхалтай он жилүүдийг нь мэлааж байна. Энэ сайхан хөлбөмбөгийг нь мэлааж байна. За би тавтан нэмэртэй хамгийн багт. Өсгөл аймгийн алхаад сумаас ирсэн. За би өөрийнхөө танилцуулъя гэж бодсон. За манайхын ерөнхий удмаар Сэлэн аймагт маш их холбоотой. Миний аав 1903 онд төрсөн амар эсэлтэн гэдэг дам байсан. Тамбатарчаа гэдэг хүн байна. Хүн байсан. Тэгээ миний ээжтэйгэр бол одоо 7 сайхан хөлтөрөж өссөн. За миний хамгийн том ах маань Москвад мөрдөн байцаагчийн дээд сургуульд төгссөн. Мөрдөн байцаагч Ошурч тийм хүн байсан. За дараагийн эгч маань Мөнх Чаргал гэдэг их баригч бага эмч хүн байсан. Өсгөл аймагта одоо эрүүл мэндийн газар ажиллаж байсан. Тэгээ нэг өргөнийг ирсэн. За ийм сайхан хүүхдүүдтэй хүн байсан миний эгч. Нэг багтгаа цагдаагийн хурандаа хүн байсан. За бас Сэлэн аймагт Алтан булгийн дээд хүн төгсөөд механикаар ажиллаж байсан. Автын байцаагч байсан. Хурандаа цолтой ийм хүн байж байгаа бурхны оронд явсан. За дараагийн ах маань Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Дамбатарчаагийн намсраа гэж алдартай зохиолч юм байсан. Соёлын гавьяат зүтгэлтэн намсраа зохиолчийн гэргийн удаачихыг сургалт 50 хэдэн жил багшилсан. Бараг гавьяат тогшохоор ийм сайхан эгч минь энд ирж байгаа. Наранхуу гэдэг. Удаачихыг сургалт юм багш. Бас 4 сайхан хүүтэй нэг сайхан охинтой 2 сайхан хүн ээжийг аваад хүрэлцэн ирсэн. Монголын үндэсний телевизийн найруулагч Намсран Чингис гэдэг телевизийн доогоор нэр нь гарч байдаг хүн энэ 2 сайхан одонтой залуу байна. За энэ хүү Чин Зэрэг гэдэг удаачихыг сургуулийн эдийн засаг менежментийн төвийн багш. Тамирчин гадаад дотоодоор явдаг мундаг ийм хүн би. За тэгээд хаас хүүхдүүд нэрээ байна. 2 сайхан хүн ингээд ээжийг аваад хүрэлцэн ирсэн. Дараагийнх нь манай Давтан Дэмбэрдах. За тэгээд дараагийн ах маань миний дээдтэй одоо Өсгөл аймгийн Авшаан цаманда амьдарч байгаа хүүхдүүд нь ирсэн байгаа. 4 сайхан хүүхэдтэй 2 охин 2 хүүтэй. Амар санаагийн гэр бүл байна. За Авшаан цамын таажиж амьдарч байгаа Мянгат махчин сумын аврагын махчин амар санаа гэж залуудаа гэр аавыгаа тул аав ээжигээ төлөөд энэ хүрэлцэн ирсэн байгаа. За ингэ манай 7 сайхан хүүхэдтэй бас 2 гавьяаттай зохиолчтой, сэтгүүлчтэй, хуульчтай, эрдэмтэнтэй ийм гэр бүл байгаамаа. Одоо би хамгийн багтдаг намайг Бүтэн Баяр гэдэг. Бас 4 сайхан хүүхэдтэй, нэг хүү маань охин 2 маань ирсэн. За миний бага хүү 12 дугаар. Ирээдүйд нийс болно гэдэг. Одоо нийс болоо. Миний хүү атен зурагтаач ирээд байгаа. За ийм үедээ ийм усууд байна. Би бас Сэлэн аймгийн Дутаан татварын байцаагч, халамжийн байцаагчаар 2000 хүртэл ажиллаж байсан. Ингээд манайхны ерөнхийдөө бидний бүх амьдрал Сэлэн аймагт ерөн салшгүй холбоотой ийм усууд гараамаа. Миний Давтан Нэмэрлэхийн гэргийн төрсөн эгч. Эрдэнэ байдаг эгч маань Авшаан Өсгөл аймгийн Авшаан цамаас бид нартай цугларсан ирсэн. Давтарчаагийн Давтан Нэмэрлэгийн хүн Яагаад Өсгөл аймгийн цэцэрсэн хотход Давтан Авшаантай хотход энэ одоо ах нарын миний ханаач байлаа. Цагдаагийн хоолойдоо бац гэдэг том байлаа. Давтарчаагийн намсраг зохиолч Мөгөл Уйны их батгаад эдгээр бичгийн том улсууд байсан.
би тэр алтан танилцж олон жил сайхан хамт байсан л да одоо сайхан одонтой болсон. Тэгээ энэ манай дүү тэгээ нуунаднаа зүйлдэрийн салбартыг өнөөдөр авьяагийн тэмдэглүүлж байгаа нутгийн дүүд баяр хүргэе ачаалал сайхан ихний хүссэн ярай их том модулжуулын газар байгуулсан одоо газар харж байгаа их амжилттай явж байгаа. Тэгээ одоо энэ үр хөвгтүүд одоо баяр хүргэе аавгаа ингэж авчиж өгч дэмжиж энэ сайхан алтан дэмжиж байгаа энэ одоо 4 охин одоо их баярлж байгаагаа талархал тоотон дэмжлэг олдуулаад наслаараа гэж ерөө Баярлалаа гацсан гэрээс баярлалаа гэснээр тэгэхээр сэхэн дээгүүр авитын тоо нэгээр нэгдүүлсэнд энд баярлалаа. За ингээд сэхэн дээгүүр байгууллагын зүгээс эрхэм үндэс тоотон тэмдэглэлтэй байгууллагын хойд ажилтны хэмжээ эрхэм үндэстэй цалин шийдүүлсэн энэ баяр үргэлж талархал өртүүлээ. Байгууллагын хамгаалах нэгэн сарын үед үүсгэн түгээн дэлгэрч явахын үлцэтэй сайхан ерөөлийг өөдөөд нь өргөн төшөөлье. Сэхэн дээгүүр байгууллагын газар 2020 оны 12 сарын 12 За энэ одоо хамт ажиллаж одоо нэгэн зүгт зориг нэрхтээ нөхдүүд нь өнөөдөр энэ хүү гайхалтай Монгол улсын гавьяат байгаль орчны гавьяат ажилтны хэмээхийн хүү цолигт нь медалж одоо талархал хадгалуулж байна. За бүгдээ өдрийн програмыг хэлдэг. За бэлтгэл үсэн сон дундаа манай сэхэн дээгүүр аймагт одоо 5 сум дундаа гэдэг нэг сумын хойгтой сумын одоо бүсийн дундаас одоо 5 гавьяат төрсөн. За 5 гавьяатын нэг маань одоо Хөдөлмөрийн Баатар Жамсангой. За тэрнээ дагуулад одоо ард нь 4 гавьяат төрсөн байгаа. За нэгэн гавьяат зогсож байна. Эрдэнэчмэг гавьяат байгаа. Баяр жаргал гавьяат байгаа. Тэгээд одоо Довтон дэврэх одоо сүүлийн гавьяат. За мэдээж одоо эхнийхээс одоо Баатар болоод эхэлсэн байгаа. За мэдээж энэний дараа бол залгуулаад манай гавьяатууд Баатар болох ёстой. Одоо энэ сайхан үйл хэрэгт одоо оролцож ямар ч гэсэн нөгөө бүс дундаа ингээд үнэхээр одоо олон гавьяат төрүүлсэн дээр одоо бас бахархаж байгаа. За ингээд Довтон дэврэх тахтаа энэхүү утлаас удаан зэрэг үсээ өрөө. Наадахгүй Баатар болох ерөө тавь өр хөвгтүүд нь бас одоо энэ аавах ажлыг өргөжлүүлж явж байгаа. Намайтай залгаад одоо юу болно? Гавьяат болно, Баатар болно. Одоо энэ сайхан буянтай үлсгий хийж байгаа та нартай их баярлалаа. Баярлалаа. За энэ сайхан өрөөл бацаа хойш болдгоо. Хүрээ. Үнэхээр манай ан цагийн хамт олон бол одоо газрын хамт олон бол олон сайхан гавьяатуудыг төрүүлсэн. Эхнээсээ Баатарууд болж байгаа гэдгийг цохон нэмэрхэж байна. Тийм үнэхээр одоо энэ гавьяатууд маань Баатар болж олон сайхан гавьяатууд араас нь төрөх болдгоо. Энэ одоо нэг тарьсан мод 1000 түн болж үрчдэг шиг та бүхний өөсөөс үрчиж олон гавьяатуудыг энэ одоо хамт олноосоо төрүүлэх болдгоо гэдгийг ерөөлийн өөдөөд нь өргөн дэвшүүлье. Тожноос Монголын захиргааны хамт олон давтаа ахтай хүндлүүлгээр төлөөлөл олон ирсэн байна. Тэгээд бид өвөө эмээ аав ээжийнхээ нэр хүндийг өндөр төргөж авахын тулд бид бүхэн хичээгүүлэн зүтгэж хөдөлмөрлөдөг ийм хүмүүс байгаа. Тэгээ миний ахын хамгийн том ихч болох мөнх чаргал гэж хүн байсан. За тэр хүний одоо ингээд 8 сайхан хүүхэдтэй миний ээж. Тэгээ нэг хүүхдүүд нь баг бүгдээрээ ирлээ. Одоо энд Бирман байна. Нэг хөргөн маань байгаа. Ингээд бид за би бол одоо хамгийн том ихч нь хамгийн багт өмнө тэрвээ одоо бүгдээрээ өвөө эмээ нар болсон ийм улсад байна. За тавтахаа очоо. Ахтаа хязгааргүй хайртай бидний бахархал. Миний өвөө эмээ хоёр гавьяат хүүтэй мундаг тэнгэрээс хараад тэр хоёр минь үнэхээр баярлаж бахархаж байгаа ахтаа гэж бас бодож байна. За ингээд ахтаа болон өөр хүүхдэд найз нөхдөд хамт олон та бүхэндээ эдгээрээ яг хамаалан төрлөөрөө төвшин амгалан байх
Үлчтэй сайхан гэрээ өөдөөд нь өргөн дэвшүүлье. Урт наслаж удаан жаргаж үр хөвгтийнхаа хаа энерги умбан жаргаж яваарай гэж ёроо. Миний аав болохоор айлын 5 дахь хүүхэд. Тэгээд миний аав дээрээ 4 ахтаа энэ 4 сайхан мундаг хөдөлмөр шахтаа. Энэ ахнахаараа сайхан багахж явдаг юм аа. Ингээд гэрүүдийн зүгнээс энэ сайхан хөдөлмөр авяагаа хүндэж ингээд ийм сайхан цолон дуусна ахтаа эрүүлийг сайхан бүхнийг өсөөрөө гэрүүдийн зүйлсээ дэлхийг дамгалсан сайхан адуу адуу амлаа ахтаа бид. Ингээд адуу устнасаа жудаан жаа. За баярлалаа. За манай Сэлэнгийн нэлээд хуудсуулсан тонжийн нарс. Энэ тонжийн нарс ардын хөвсгөлийн бондоо гарч манай ихэнх ардын хөвсгөл ялж байсан бол өнөөдөр энэ түүхтэй тонжийн нарсаар нэрлэгдсэн, овлогдсон манай Довтон нэмэл байна. Бидний дундаас Монгол улсын байгаль орчны авиад ажилтан гэсэн ийм хүндэтэй цолыг хүртсэн явдаг. Манай төрийн музей агуулгын хамт олноос маш их баярлаж байгаа илэрхийлэх хүсэж байна. Ингээд Довтон нэмэлтэй цаашдын ажил амьдралд ихийг үсэж өшөө түн төмөр модоо тожийн нарсаа сэргээ мөрөх үйлстэй их амжилт гаргаарай гэж хүсэн ерөөё. Манай Довтонд барах мод тарьж одоо ингэж бас байгаль орчин сэргээ хийж байгаа бас зөвгөчийн хүн гэдгийг бас хүмүүс мэдэх байх. Тийм учраас та минь зөвгөн шиг ажилласан хэвээрээ ирч хүчээрээ өндөр наслаж урт удаан наслаж энэ дарс шиг салгиж яваарай гэж хамт олноос нь энэ төр босгож байна. За энэ хамт олон бол хөгжил төрөх түншлэл төрийн бас байгууллага юм бэ. За тэгээд манай тийм ээ энэ төсөлд бол 500 гаруй нөхөрлөл төрийн байгууллага хамрагдсан байна. Тэр дундаас одоо Довтон ах маань одоо хамгийн анхны тийм авиат орчны авиат бидний мэлхшээд хамт олноор хийж байгаа. Цаашдаа ч гэсэн одоо манай төсөл хэрэгжүүлсэн ажил хийж байгаа хамгаалалт хийж байгаа хүмүүс олон авиат төрөх баха гэж таны одоо улган сүлдээ энэ авиат байгаарай гэж хүсэж байна. За баярлалаа. Баярлалаа. Онгичийг нь миний аав хийсэн байх. Мод тарихыг нь бас миний хийсэн байх. Тэгээ ингээд үнэхээр хараа бахархаж суунаа. За тэгээд удахгүй хэдүүлээ бас нөгөө хараа дуу тавгийн гэсэн тэр удам ургийнхаа бичгийг удахгүй зүгээр гаргах байгаа. Нэлээд бэлтгэлж явуулж байгаа. Таньда удам ургийн бахархал болсон, нутаг усныхаа бахархал болсон дээр уртнаас удаан жаргал хамгийн сайн зүйлийг үсээрээ. Ай миний ээж Марго гэдэг. Миний төгөн энэ авиатыг тэмдэг хөл ажиллагаанд энэ сайхан явцад талбайдаасаа хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн халуун баярыг хүргэе. Довтонгийнхоо ахын дээдлийн ах нүгэлвэн сонин гаргадаг инкут гэдэг хүн ахыгаа дурсаад тэгээд Довтондоо гэдгээ гатуулж өгье. За энэ хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За Довтон нэмбэрл гэдэг энэ ах маань болохоор айлын 7 хүүхдийн нэг эднийх нь бүгдээрээ оюунлаг хөлн урч ажилласан хамгийн одоо нөгөө бид бүгдийн бахархал болсон хүмүүсийн нэг байдаг. За бидний хамгийн том ах
Бацуг ах маань болохоор яасан гэхээр яг ах шиг маань адилхан байгаль орчны хамгаалагчийг бас хийжсэн. За дараагийн ах Игбат ах маань болохоор цагдаагийн актив төгсөж ирээд дараа нь бол нүгэл буян сонинд ажиллаж олон зуун одоо эрх зүйчийг бол бэлтгэжсэн юм багш хүн байгаад байгаа. За ингээд дараагийн одоо ах намсраа ах маань болохоор бас бүгдээрээ та нар мэдж байгаа Монгол улстай нэртэй бас одоо ийм зохиолч хүн байгаад байгаа. За ингээд Довдон Нэмбэрл ах маань бас бүхний ах нарынхаа одоо нэгсэндээ үлгэр болоод дуурал болоод булган сүүл нь болоод хүч хөдөлмөрөөр Монгол орныхоо хөгжлийг болон дэлхийн азууны аюулгүй байдлыг бол хангахад үнэтэй хор нэмрээ оруулсан ийм бол сайхан хөдөлмөрөө хөндлүүлж энэ үнэтэй шагналыг авсанд нь бол баярлаж хадгалаад бол болшгүй байна. За ингээд хоёр эгч шин болон үр хүүхдүүд нь бол хөрөлцөн ирээд хүндэтгэл үзүүлж байна. Хүлээж авч аав ээж хандаж сайхан сэтгэлээр хүний танихгүй газар одоо тусалж ирсэн ач уянтай тийм хоёр ах хоёр минь байгаамаа. Энэ үгийг одоо өнөөдөр хэлэхгүй бол өөр хэзээ хэлэх вэ гэж олон жил бодож явсан. Тэгээд тэр үед би 26 настай ирж ирсэн. Орон хүүхдтэй хүн танихгүй орхоронгүй тэгээд ирчихсэн. Тэгээд тэр үед минь ах хоёр минь араас өмж тэр амьд маш их тусалцаа үзүүлж ирсэн юм аа. Өдөө зэрэгтэй явхад бас энэ ах хоёрын минь тусдын их байдагт баярлж явдаг шүү ах та. Тэр нь маш хөдөлмөр зам суралцсан гэж би бас боддгоо. Одоо ахыг бол сэлэн даяараа мэдгоо хөдөлмөрч юм. ийм сайхан хөдөлмөрч юм өнөөдөр ингээд хөдөлмөрийн дарааг өндлүүлээд ингээд ард түмнэрийн өндлүүлээд төр засгаас хайр шиг явж байгаа. Ахта туурыг баяр хүргье. Ирүүл нэг сайхан хатгаалъя. Миний одоо аавын дүү тэгээд энэ сайхан хөрөлцөөрөө таарууд ингээд сайхан энэ найрамд хурж ирж таавуудаас баярлалаа. Тэгээд миний ахад урт удаа нас болтгоо сайхан энэ хүмүүстийг хүсээ ахаа. За өнөөдөр энэ Монголын түүхтэй сайхан аймаг төрөлхийж энэ миний найз энэ аймагт ирээд 50 жил болжээ. Энэ аймаг манайстай гайваатай аймаг юм аа. Тэгээ манай найз маань ажил хөдөлмөрөнд өндөр ийм гайваат болдог их сайхан юу байна. Ажилтай сайхан гайваат ажилтай сайхан хамт олонны сайхан хүн боллоо миний найз. Ингээ ангийн чи одоо сайхан хийн биологч сайхан толгой аргаад байсан. Одоо ингэх гэдэг юм байна гэж бодож байна байдаг. За ингээд миний найзыг Хөсгөл аймгийн Альшан цамын Дулаан уулчин мишээж Болгон уулчин инээж дэлгэн бүрийн далааж байна. Тэгээ орон нутгийн сайхан үйл болж миний найз Шамта баярлалаа. Ангийн хамт олон ингээд сэлэнгчүүдтэй бас баярлалаа шүү. Та
Таамагтун миний наатыг иргэдэг шууд ийм болсон их ойллаа. Наатга миний наат уртнаас судан зэрэг. Маш баярлалаа. Та бүхэн харж байна ямар хөөрхөн юм бэ тийм ээ? Хөвсгөл аймгаас одоо ангийнхан найзууд хүрэлцэн ирж энэ сайхан гавьяатын медалган дээр хамт байж аз жаргал өрөөж, урд насыг өрөөж, ансгаа чигшүүж сэтгэл зүрхээрээ баярлаж баярын нулимс унгаж байгааг та бүхэн харж байна. Ингээд ийм одоо ангийнхаа найзаар бахархаж энэ сайхан гавьяатын найран дээр ирж хамтдаа дуулж хурдаж хундаг тулгаж сууна гэдэг бол үнэхээр хүний орчлон төрсний аз юм аа, завшаан юм аа, сайн сайхан юм аа. Үнэхээр гайхалтай нутаг болсон үргэлж ивэж явах болтугай сэлэнгчүүдтэй маш их баярлалаа гэж хөвсгөлчүүдийн үгийг өнөөдөр энд дайж байна. Маш их баярлалаа та нартай. Урд насаж удаан жаргахын бэлэг дэмбэрэлтэй өрөөдийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Их толгойтой хим биолог хийгээд байдаг гэсэн чинь ийм учиртай юм байна гэж сая ярианда дурдлаа. Маш их баярлалаа та нартай. Ямар хөөрхөн юм бэ ингэ. Ахын нутгийн ахын байна. Гавны дуу одоо тэгээд энэ сайхан гавьяат авлаа. Энэ гавьяатын цаарлтайлан дурж нутгийн ахын их баярлалаа. Миний дуу одоо тэгээд удахгүй. Одоо 80 дөхөж явнах нь тэмээ удахгүй нэг ойрын 2 хэдэн жил дотор хөдөлмөрийн баатар аваад дахиад цаашгандаа хөрөх юм яа. Сайхан найзууд байсан. Би тэрийг энэ ойжуулж шал өөрчлөлтий шал хоёр устгий болсон уулзсандаа би танилцж байгаа. Гэнэстэ энэ сайн сайхан мөр бүсээр ёо. Таяа одоо нэг 300 орчим модулжлын газар гэдэг бол тэднийг түүчилээд ингээд ажиллаж байгаа маш сайхан юм аж ахуйн нэгж түүний төлөө гасан түүний эхлэлийг тавьсан давхрын бүхэл маань энэ сайхан шагнал болсон надад манай салбарын нийт одоо ажилтнуудыг ингээд урамшуулж байгаа юм сайхан баярын одоо мэдээ байлаа. Тэгээд одон дээр багтаа устдаа насалж тайсан бүхэн түн түмээр үржиж тариасан соёл багтаа гэж өрөөгөөд тэгээд за ингээд одоо сайхан харваачт маань хүрэлцэн ирсэн байна. Өндөө өдөр хамааны бүргийа. Амцгаар тэрний дүүж явуулсан. Орхонд тэнгэрт ихсэн. Ажил нь энэ хийгээд төжөөр шигээ дүүсэн их мандаа. Сайн сайхан бүхний хүсэн ирвэё. Урд насанд удаан жаргал. Урд энэ сайхан спорттой өндөр амжилттай өвгөн дэвлэлээс хүсэн ирвэё. Одоо олон шагаачдын төлөөлөл болж ирсэн бид ахыг өвгөн хийж байна. Одоо баярлалаа. Бид нэг одоо бизнес хамт цог хийжсэн. Цааш нь сайн сайхан өгсөн юм. Сайхан дүүн охинтойгоо ахийнхаа одоо энэ сайхан гавьяаг мэлааж байна. Довны хэм нь ээжийн талаас өсгөл аймгаас ичээ бодлоо гэж байна юм. Энэ сэтгэл дагаа пиуратаас төлөөд ингээд ирсэн байна. Оркестрээс асарын бохороо шиг ашаан болон ийм үстэй. Өндөр гэж байна. Эрхэм хүнтэй цалыг хүлээн авч цалаар шагнуулсан эрхэм ахтаа баяр үргээд эргүүлийг байж урт удаан настаараа үр хөвгтэй олон жил туршлага өрөөлөө хайрж урт настаараа гэж ирээё.
За ингээд үерхэлтэй үнэнч одоо хөдөлмөрч хичээнгүйгээс гадна хүн чанартай үерхэлтэй үнэнч одоо олон сайхан аймгийн 4 залуу танилцж ингэж гэр бүлийн найзууд болж исэн. Өнөөдөр бас найзанд хүрэлцэн ирж энэ сайхан гавьяатын цагаан эдний хэдий чермедан барьж байна. Давтах бүтээл одоо базуудын байна. Тэгээд давтах гавьяатын гайхамшигтай алдар хүндийг хүрсэн баяр хүргэж байна. Уртнаас удаан зэрэгаараа. Ахта маш баяр хүргэе. Улам их хөдөлмөрийн баатар болоорой гэж өрөөё. Таймгаад төдөө шүпүүнаа таавал атуус амрын касны ижиляах. Гайхалтай медалыг өргөхөөр ингээд орон цогцолж байж байгаа. Тэгээд ахтан хүргэндээ амжилт хүсээд ирүүлэх сайн байхны хүсье. Одоо тэгээд дараагийн үнд баатар болоод баатрын найран бас ингээд одоо зэрэг байна. Задумасни